Од өндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч их бат. Хөтлөгч ганц үгийн бэлтгэн хүргэдэг Адар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosa кондитер компани Moncondi брэнд болон чанартай амьдрын ураатай FS Construction-ы Morton Residence ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 телефоны од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд шаа. За өдрийн мэнд төргий. Бидний одоо бэлтгэн хүргэсэн Адар анир нэвтрүүлгүүдийн ер нь хид хідэн дугаарууд дээр шүү. Бүр хид хідэн дугаар дээр энэ хүний талаар маш их яригдсан. Гэхдээ энэ хүн болохоор одоо 1937 оны тэр их хэлмэгдүүлэлтийн яг анханд нь тэр нөгөө нэг анхны 14 хүнийг одоо цаазаар авах 12-ыг цаазаар авч байгаа шүү дээ. Тэрэнд ингээд хамтдаа ороод ингээд хэлмэгдээд нас барцсан. 33 насндаа нас барсан. Тэгвэл бүр маш өндөр албан тушаалуудыг Монголын төрийн соёл шинжлэх ухааны талбарын маш олон тэгээд бүр театрын дарга маргаар хүртэл ажиллаж ирсэн. 33 настай нээс улсын ерөнхий прокурор гэдэг ч үлээ бүр ийм хүн багхгүй юу. Тэгэхээр энэ хүний талаар хэдүүлээ яг өнөөдрийн дугаар дээр ерөнхийд нь базаад яг мэдээд авъя. За ер нь бол ямар төлөвлөлтийг гаргадаг вэ гэхээр одоо энэ анхны хэлмэгдүүлэлтийн энэ үеийн үйл явдлуудтай холбоотой юм дээр энэ үнээр заавал орж ирээд байдаг. Мөн дээрээс нь манай театрын байгууллагын үүсэл хөгжил энэ болгон дээр орж ирж идэг. Тэгээд одоо нөгөө Аршааны Дэнсмага нэвтрүүлгийг хийсэн шүү дээ тий. Дэнсмагаан дугаар дээр орж ирдэг анхных нь ихнэр нь Дэнсмага. Хоёр дахь ихнэр нь болохоор Даш Зэвгийн Эчин хорлоо гэж Монголын театрын хатан хаан байгаа шүү дээ. Энэ хүний нөхөр гэгддэг. За ийм хүн байгаа. Мөн дээрээс нь манай нөгөө 25 дугаар сүүл визийн Алтан ахын аав нь Зориг гэдэг шүү дээ тий. Тэгээд тэр Зориг гэдэг хүний овг нь Арднаа узар гэдэг эр үсгэрч тавигдаад байдаг. Заримдаа яа үсгэрч тавигддаг. Тэгэхээр яа үсэг гэдэг нь энэ ядам сурангаан хүү. Тэр Зориггүй юм байна лээ. За тэгээ өнөөдөр хэдүүлээ яг энэ хүний талаар бүр дэлгэрэнгүй сайн мэдж авах болно. Үнэхээр яагаад хүнийг онцгой гэдгийг юм бэ гэдгийг те. За бүгд найрамдах Монгол Ард улсын 6 дахь ерөнхий сайд олон түмэндээ хичээнгүй хэмээн алдарсан Балингийн цэрэнд орж иж хүн бий. За энэ хүн болохоор Амгаланбаатар хотод суудаг байсан гэдэг. Тухайн үед бол Амгаланбаатар хотод Монголын бас соёл шинжлэх ухааны сор болсон зохиолчид, бүтээлчид, уран бүтээлчид юу гэдгийг төрийн зүтгэлтнүүд маш олон хүмүүс тэр Амгаланбаатар хотод амьдардаг байж. Яг нэг 50-60-аад оны үед чинь нөгөө 40 мянгад гэдэг ч юм уу нөгөө ер нь 40 мянгатад ингээд бас нэг сэхэтэн хүмүүс төлхөө байдаг байсан гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан Амгаланбаатарт бол тухайн үеийн ер нь сэхэтнүүд, төрийн сэргийн зүтгэлтнүүд их голцоо амьдардаг байсан. Тэгээд энэ хичээнгүй сайд Балингийн цэрэнд орчиод бүгд найрамд Монгол Ард улсын 6 дахь ерөнхий сайд энэ хүн бас Амгаланбаатар хотод амьдардаг байсан. За тэгэж байх хугацаанд аав нь гуйсан уу, ээж нь гуйсан уу мэдэхгүй. Ямар ч байсан энэ ерөнхий сайд хүн өөрөө яг тэр нэг жоохон хүүг гардаж аваад тэр яг ингээд нөгөө өөрт нь багшлаад ингэж өсгсөн байдаг. Тэр хүн болохоор өнөөдөр ярих гэдэг мөр дэндвийн ядам сүрэн гэдэг хүн юм. За тэгэхээр 1936 онд одоо манай бүгд найрамд Монгол Ард улсын анхны бүр хамгийн анхны улсын алдарт гавьяат уран зохиолч гэж цолыг өгж байгаа байхгүй юу? Анх удаага бүгд найрамд Монгол Ард улс. Тэгэхэд 3 хүнийг шагнасан байдаг. Эхнийх нь хүн болохоор Сонон Балжирын буян нэмэх, хоёр дахь нь болохоор Шиннэгний аюуш, гурав дахь нь болохоор өнөөдрийн яриад байгаа мөр дэндвийн ядам сүрэн. Тэгэхээр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчтэй одоо хүмүүсийн нэгт зүй ёсоор бичигддэг ийм хүн байгаа. За тэгээд тэрээр бол одоо яг саяны хэлж байгаагаар эд гал шиг дөрүлцэж явсан 33 наснда харамсалтайгаар хэлмэгдүүлэлтэнд өртөж одоо амнасаа алдсан. Тэгэхдээ Монголын хувьсгал зохиолчдын хэвлэлийн төв хорооны суртлын хилцсэн эрхлэгч хийжсэн, намын төв сургуулийн хичээлийн эрхлэгч хийжсэн, аж ахуйн яамд хилцсэн дарга хийсэн, шинжлэх ухааны хүрээлэнд эрхлэгч хийжсэн, 1931 онд шүүх явдлын яамны зохион зааварлах хилцсэн эрхлэгч хийсэн. Тэгээд бүр 1932 он гэхэд шүүх явдлын яамны дид сайдыг хийсэн. Мөн дээрээс нь улсын ерөнхий прокурор зэрэг ажлуудыг хийжсэн. Түүний араас Төв театрт улс төрийн хичээл орж исэн. Тэгээд 1936 оноос 35 за 36 оноос ахуулаад Монгол улсын Төв театрын даргаар ажилласан. 33 настай залгын төлөө бид яриад шүү дээ, ийм хүн юм байгаа. За тэгэхээр түүнээс гадна түүний амьдралд одоо маш том эргэлт болж байгаа зүйл бол бүгд найрамдах Монгол Ард улс, за тэгээд Япон улс, тэгээд Манжгаа улсуудын хооронд 1935-аас 1937 оны хооронд 4 удаагийн одоо үргэлжилсэн юм урт хэлэлцээр болдог. Үүнийг одоо түүх бичлэгт бичгтээ болохоор Манжуурын хэлэлцээр, Манжуурын баг хурал гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгэхээр энэ Манжуурын хэлэлцээрт энэ хүн ажилласан.
За ийм хүн байгаа. За тэгэхээр яг энэ 35-аас 37 он гэдэг чинь нөгөө халах голын дайн руу төхөөд байгаа зү. Энэ үеийн урдч нөхцөл байдал. Тэгээд Япон, Манжгоо, Монгол, бүгд хамт Монгол авдуулах гэсэн 3 улсын хоорондын хувь заяа. Түүний дээр зөвлөлт бод улсын нөлөө бас орж иж байгаа гэх мэтлэн. За тэгээд тэр үчин дундад иргэн улс байгаа, дундад иргэн улсын гэх мэтлэн энэ том чухал гал болсон асуудал дээр хүртэл ажиллаж явж исэн ийм нэгэн залуу байгаа. За яг хуу түүнийг Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгчдийн нэгд тооцдог боловч ер нь бол зохиол бүтээлийн зарим нь хойч үед үлдээгүй. Яагаад үлдээгүй юм гэхээр түүний бичсэн уул нь 5 жин алт гэж зохиол байдаг. Тухайн үедээ бол маш нэрд гарч ирсэн. Тэгээд тухайн үеийн одоо уншиж бичдэг те ном сонин ойлгодог хүмүүс бол хоорондоо энийг бүр дамжуулж, нууж хааж уншиж, зарим нэг нь одоо энэ номын сан ба шүү дээ те. Номын санд орж ирэнгуудлаа. За ядам сүрэнгийн зохиолуудыг бүгдийг нь гарга. Бүгднийг хураа гэдэг. Бүгднийг хураагаад авч яваад устгах тийм үү, шатаад тийм үү те. Тэгэхэд тэр дундаас ганц нэг хүн одоо жишээл ингээд ядам сүрэнгийн ном энд байж лаа, бичсэн өгүүлэг тууж энд байж лаа гингүүд унгаагаад нууцаар аваад үлддэг ч юм уу. Ингэж хүмүүст ганц нэгэн зохиол нэрсэн. Бусдаар бол яг нөгөө эсэргүү хэмээн цааслагсныхын дараа түүний бүх зохиолыг устгаж, шатааж үрсэн баг. Тэр ч байтугай сонин хэвлэлд нийтлүүлсэн одоо юм ярилцлага, бичлэг юу гэдгийг те зохиол нийтлэлнэ шүү дээ те. Тэднийг нь хүртэл хайчлан авч устгасан. Тэгэхээр энэ хүнийг бүр Монголын түүхөөс арчих гээд байгаа ч тийм хэвлэл мэдээлэл одоо юу гэдгийг зохиоцсон бичсэн бүх юмыг нь байхгүй болгож устгах гээд байгаа. За ийм нэгэн хүний талаар ярих гээд байгаа. Тэгээд түүний бас өөрийнх нь хувийн амьдрал бол маш сонирхолтой байдаг. За мөр дөндийн ядам сүрэн гэдэг энэ хүний бага насныхын талаар гэх юм бол 1904 он одоогийн Хинтээ аймгийн нутагт их шавийн зайсан буюу одоо олондоо мөр зайсан гэж алдарсан мөр дэндвийн хүү болон төрсөн. За ядам сүрэн дээр нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй буюу 2 дүүтэй. Тэднийхэн ядам сүрэнг баг болчир байхад нь Амгаланбаатар хотод нүүж иж амьдэрсэн байгаа. Хот руу хүрээд те. Олон судлаачид ядам сүрэнгийн талаар намтар ярихдаа Амгаланбаатар хотын ядуу ард мөр дэндвийн хүү болж төржээ гэж бичдэг л те. Гэхдээ одоо энэ хүний талаар одоо маш олон судалгаа, шин цагийн судалгаанд явсаар хагаад одоо зураг хүргэнэ тэр юм нь олдохлоор тэр багын зураг мураг нь харангуут л яавч тийм нөгөө нэг юм ядуу ардын гэдэг үг байх боломжгүй өмссөн тэр хувц сунар зүүсгэлтэй энэ юмнууд ингээ харах юм бол тухайн үеийн буюу 1900-аад оны ихэнх үеийн тийм хүүхдүүдийн өмсөж явахаар тэг ядарсан ардын өмсгөр хувц сунар биш байдаг гинэ. Тэгээ дээрээс ядам сүрэнгийн эцгийн тухай бол одоо маш цөөн мэдээлэл олдог. Олноо бол ямар ч мөр зайсан гэж алдарсан гэдэг. Харин түүний ээж буюу те одоо тэр мөр дэндвийн эхнэр одоо ядам сүрэнгийн ээж болохоор дулам сүрэн гэж эмэгтэй байгаа. За энэ эмэгтэй бол одоо нөхрөөсөө салсан уу эсвэл эрт нас батсан уу нөхөр нь мэдэхгүй. Гэхдээ энэ эмэгтэй хувьд бол өөрөө маш их бичиг соёлтой. Дээрэс нь эртний уран зохиолыг хүүхэд багчуудад өөрөө уншиж өгдөг. Үдсэн мэдснээрээ бусдыг сургах дуртай ийм эмэгтэй байсан байна. За тэгж яваад ч болов одоо тэр нөгөө тухайн Амгаланбаатар хотод байгаа номтой эрдэмтэй хүнд хүүгээ эртхэн одоо шав оруулж ийн гэж ойлгож болох юм те. За ядам сүрэн багын өөрөө сэргэлэн цэцэн аливаа зүйлийг сурах эрмэлзэлтэй. Тэгээд ээж нь Монгол төрийн нийт зүтгэлтэн хичээнгүй сайд цэрэнд очиж шав оруулж Монгол, Хятад, Манж хэлийг сургасан байна. Тийм тухайн үед ч нөгөө манай Улаанбаатар гэдэг юм ер нь Монгол улсад чинь одоо Архангай, Өвөр хангаад тэгэл одоо энэ хаан гэдэг тийм одоо жишээлбэл Хойн Сэлэнгийн тэр хэсэг мэсгэл гэдэг юм ингээд одоо Улаанбаатар хотод ч гэсэн Амгаланбаатар хотод чинь их одоо хятадууд их амьдардаг. За тэгээд тэрийг дагаад тухайн үед чинь нөгөө 19-р зууны төгсгөл үе мууяр чинь нөгөө манжийн нөлөө их учраас те манж хэл мэддэг байх хэрэгтэй. За дээрэс нь одоо энэ дээр чинь нэмээд хятад хэл байна. Хятад 8 ажтай ойлголцох тий. Тэгээ Монгол хэлж гэнэ байгаа. Дээрээс нь Орос одоодохгүй нөлөөлж эхэлхий. За тэгээ их бичгийн хүн Цэвэн Жамсраа навтаа танилцсан нь одоо манай энэ хүүгийн нүдийг нээж тий. Түүнд одоо хожим нь Орос хэл сурах суурийг нь тавьж өгсөн гэж байгаа. Жамсрангийн Цэвэнтэй уулзж исэн байх нь шүү дээ. Тухайн үед Амгаланбаатар хот бол яг нөгөө түрүүний ярьж ирсэн 50-60 оны 40-50 мянган шиг яг л дажгүй боловсралтай сэхэтэн хүмүүсний хөвчлэн амьдардаг ийм байсан баг. Зүгээр дурдах юм болно шүү дээ, тий. Одоо бүгд найрамдах Монгол Ард улсын 6 дахь ерхий сайд гэдэг хичээнгүй сайд Балингийн цэрэнд орж байгаа юм. За намын Монгол Ардын хувьсгалт намын дарга Дамбд орж иж хүн байсан. Энэ хүн бас тэр Амгаланбаатар хотод амьдардаг байсан юм байна. За дэд дарга Жадамб гэж хүн. За их жанжин Сүхбаатар манай орчин үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Дашторжийн Нацагд орж зохиолч Буян нэмэх нарын Монголын сор болсон хүмүүс тэнд амьдардаг байж. За ядам сүрэн бол одоо бага наснаасаа эхлээд монгол бичгийг заалгаад хид хідэн газар туслах бичээж, дээрээс нь явж байгаа жинхэнэ бичээж. Яг л нөгөө нэг монгол ноёдын хүүхдүүдээ төрийн албанд бэлддэг ёс яваад байгаа зү, тэ. Хид хідэн газар тал бичээчээр явж байгаад тэгээ жинхэнэ бичээж болж байгаа. За дээрээс нь хувьсгал залуучуудын эвлэлийг байгуулахад анх гишүүнээр нь орж байгаа юм.
Дараад нь 1924 он гэх одоо бараг нэг 20 орчим настай болж байгаа үед те Зөвлөлт бод улсад дорн дахны эв хамтын дээд сургууль буюу КУТО гэж бид нар яриад байдаг. Энэ КУТОвд суралцах боломжтой болсон байна. За тэгээ КУТОвд явахаар болоод гэтэл нөгөө багаас нь одоо монгол хэл бичгийг нь манж хэлийг одоо хятад хэлийг ч гэдэг юм уу те энэ болгоныг зааж зургаад байгаа нөгөө багш шүү дээ балингийн зэрэнд очиж энэ чинь төрийн бүр маш том зүтгэлтэн хүн шүү дээ. Тэгэл нэг хүүхдүүдэд ингээд шил ам заагаад байгаа. Тэр дундаас нэг сэргэлэн хүүл байгаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд 20 гарцсан. Тэгэн гутлаа нөгөө багштай за нөгөө Зөвлөлт бод улс те нөгөө Зөвлөлт бод улс руу учраас хүүхдүүд сургуульд явуулахар болсон. 24 он гэдэг чинь нөгөө хувьсгал мөвсгал тарчихсан. Яг тэр тухайн үеийн нийгэм бол тэрийг те ийм юу гэдгийг одоо маш том амжилт те одоо юу гэдгийг ах болсон мос гэдэг юм уу тиймэрхүү байдалтай байгаа шүү дээ. Яг л тийм зангаар нөгөө дэврэн хүү чинь багш нар ирж байгаа байхгүй. Ирэхдээ ийм нөгөө дээлэн дээрээ одоо дурдан бүс ороогоод тэндээ гар буу авчулцсан. Тэгээд нөгөө яваад ороод исэн гэдэг. Би тэнд ярьж исэн те. Тэгээ яваад орцсон. Өөрийгөө бол одоо үнэхээр л гоё дэгжин том залуу болчлоо те. Ингээд буу муу зүүцсэн ийм болцсон байна. Ингээд күүтүүд явах болсноо багштаа дуулах гээд ороод исэн. Тэгсэн багш нь харангуутлаа чи цаашаа гар танаас намжлыг дуудаад гэд. Намжлыг дууд гэсэн юм. Нөгөөх нь ч юм бодохгүй гараад намжлыг дууд оруулаад исэн чинь намжлаа бан заа өдр гэдэг. Тэгээд бан заруулж ирж хагаад нөгөөтгөж өстө бүр нүдсэн гэж байгаа юм. Тэгээд хүү өстө тэндээс би буруу юм хийчлээ те. Би буруу зүг рүү хараад байм гэдэг. Ямар ч сан тэнд багштаа нэг жавти хөтөж аваад гэдэг шиг нэг юм хөтөж аваад. За тэгээд нөгөө би хөнгөрч ухаан суугаад ирэх шиг болсон гэдэг өөрөд гисэн гэдэг. Би хөнгөрч ухаан суугаад ирэх шиг болоод тэгээд КУТО-роо суралцгаа явж байгаа. За хоёул хамтаа ажиллаж ярьч. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosaгийн Moncondi брэнд ивэнтгэж байна. За энэ Moncondi брэнд нь гал улаан морин жилд зориулсан цагаан сарын коллекц бүтээгдэхүүнүүдээ гаргасан юм байна. За улаан шанц шоколадын чихэр нь арц болон цэцгийн амттай. За цагаан шанц шоколадын чихэр нь таргины амттай гэж. Шоколадтай амттай яг цагаан эднүүдийн амт ороод ирэхээр гоё байдгийн. Би ягаад ч үлээ нэг шоколадтай ааруул хийж үзмээр санагдаад шоколад хайлуулаад дотор нь ааруул хийж нэг идэж үзчихсэн. Тэр ч бүтлгүүл юм болсон л та. Тэр нэг амтны зөксөл мөксөл гэж юм байна уу те? Тэр чинь нарийн хүнсний технологич хүн их хэвээр шүү дээ. За тийм ээ. Над чиг юм хийнэ гэж байхад. Гэтэ гоё л шүү дээ. Зөгцдгүү гэдэг нь олвол би нэг удаа юу байсан шүү дээ. Яг наадхан дээр чинь кимчи идчихэд араас нь сүдээ цай уулуу яалаа маань үсттэй юм идчихээ сүдээ цай уулуу гэд сүдээ баларсан шүү дээ. Тэрнтэй л адилхан юм болж те. Тэгсэн чинь үнэхээр гоё зөгцдөг юм байна. Тийм үү? Тийм. Одоо энэ Moncondi-гийнхад чинь тийм байхгүй юу? Шоколадын дотор тэр цагаан эдэний амтнууд яваад байгаа байхгүй. Одоо яг мэрэгжлийнээр хандсан байна тийм. Яг мэрэгжлийн тийм. Над чиг амтын хийхгүй мэрэгжлийн хүмүүс нь хийх хэрэгтэй юм билээ тийм. За мөн цагаан сарын баярт зориулаад хуурсан шар будаатай шар сүний амттай юм limited edition бүтээгдэхүүн бас гаргацсан байгаа юм байна. Энэ яг нэг цагаан сар зориулсан бүтээгдэхүүнүүд гэж болно л доо энэ limited edition энэ төр бол. Цагаан сарын баярч бид нар мөнгөө хаашаа зарцуулдаг вүлээ? Бэлгэндээ их зарцуулдаг шүү дээ тийм. Тэгээ бэлгээ бид нэр урдаас авдаг. Одоо тэрийгээ одоо бүр дээлийг хүртэл урдаас авч өмсөд байна гэсэн шүү дээ. Нөгөө яг хэрэгцээ гарах үед нь хямдхан хийж орж ирээд байгаа байхгүй юу тийм. Зүгээр л яг ийм үед зүгээр л яг нөгөө өөр өөрсөдөө яаж хандвал чимээгүй хүн дотроо энэ монголчууд ямар зэвгүй юм бэ гэлтэл нь те. Одоо ингээд дэлгүүрт яваад орё хүн болгоны өөрийн сонголт л та те. Гэхдээ энд ингээд Moncondi байгаад нөгөө талд нь нэг гадны одоо юу гэдэг нэг масаар шуураад байгаа чихрэнд байлаа л гэж бодъё л та. Гэхдээ л энэ нь 10,000 гэдэг энэ үнийг мэдэхгүй шүү. Гэхдээ нөгөөх нь 12,000 гэсэн ч би л Moncondi-г л авах байхгүй. Тийм. Тэгэд Moncondi-гийн савлгаа энэ төр нөхөр гоё болсон юм билий. Яг хүнд юм өгж байгаа юм шиг. Гоё өрсөлдөх хэрэгтэй л дээ те аргагүй. Гоё юм загвар магвартай те. За худалдаалж байгаа цэгүүд нь баруун дөрвөн зам болон 5 шард байдаг Bosaгийн агуулах худалдаа. За мөн бүх сүлжээ дэлгүүрүүдээр бөөний төвүүдээр худалдаалж байгаа. За мөн Facebook-ийн Moncondi гэдэг хуудсан дээр чатбот байж байгаа. Тэрүүгээр ороод захиалгаа шууд авчих боломжтой. За одоо ер нь 2-7 хоног үлдчих яг шиг байна. 2-7 хоног арай хүрэхгүй байна. Хурдхан захиалаад эртхэн авчвал амар шүү. Тийм ээ тий. Тэгэхгүй бол төгссний дараа тэгээд хүргэлт нь байхгүй бүтээгдэхүүн дуусчдаг гэдэг асуудлууд бас зөндөө байдаг баха. За дэлгэрэнгүй мэдээллийг 75 тэгтэг 88 дугаар явцснаас авах боломжтой. За баярлалаа. За тэгэхээр одоо ер нь бол
багаас нь ээж нь ч гэсэндээ номтой эрдэмтэй юу эрдэмтэй те хүүхдүүдтэй бас чиглүүлдэг. Тэгээд түүнийг жамсрангийн цэвэн, балингийн цэрэнд орж гэх мөрчлэн тухайн үеийн сэхэтнүүдийн бүр гар дор хийгээд өгцөн. Хүүч гэсэндээ тал бичээчээр те жинхэнэ бичээчээр ажиллаад явцсан. Дөнгөж нэг 20 хүрж байгаа хүү гэхэд бол эрдэм мэдлэг. За дээрэс нь шүлэг ном бас оролддог те. Царай зүс сайтай. Тэгээд бас ирэмгий гэж байгаа. Маш ирэмгий, сүрхий ухаантай, үг хэл яруу тод. Ажил хэрэгт нэгт нямбаа ханддаг. Ийм хүн болоод гараад ирж байгаа байхгүй. Тэр ерхий сайд эдэр бол юу гэж л те ийм хөнгөн хуймгаа юм хийхвдэ те. Үнэхээр ийм цог цовоотой ийм залууг бэлдээ гаргаад ирсэн. За хүү маань одоо яг л тухайн үеийнхээ нийгмийн одоо дамжлагын дагуу ямар ч сан күүтүүд явж сурахаар болж байгаа. За тэгээд энэ сургуульд сурж байхдаа болоход яг тухайн үед хамт сурж байгаа улсууд нь гэх юм бол те одоо сүүлд энэ Туваагийн ерөнхийлөгч одоо болж исэн салчир тогоо гэдэг. Сүүлд нэг чоо болсон гол нэг алгадуулдаг үлээ те салчир тогоо гэдэг тэр нөхөр байгаа юм. Туркийн нэр зохиолч найруулагч Назим Хикмет гэдэг нэм хүн байгаа юм. За Унгарын Матеш Ракош гинэ. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн сурж исэн гэж ярьдаг. Тэгээд яг түүнийг нөгөө нэг хичээлдээ те сурж байгаа зүйлдээ ийм гэдгийг нь тухайн үед күүтөвт доод курст мөрт байсан монгол залуучууд нөгөө нэг мэддэг. Тэрийг нь тэгээ бүр яг энэ хэрэг явдал бүр дууссан хойно ил гаргаж хэлж ярьж байсан байна. Үнэхээр ийм цовоо сэргэлэн. Тэгээд одоо нөгөө манайхан чинь утга зохиолын дээд сургуульд суралцаад сүүлд л ингээд сурдаг энэ дээр болж байгаа. Тэр утга зохиол нь хэний нэрмжтэй дүүлээ. Тэрний одоо яг тэр нэрмжид хүн мөнтэй нүртэл манай энэ залууч аль хэдийн уулзч муулцсан монгол гоё юм а бэлгэлцсэн бүр нэг тийм ийм сүхэтэй гэдэг юм уу те. Ийм залуу байсан гэдэг. За яг тэнд суралцж явах явцдаа бид хэдийн урд нь хийсэн Аршааны Динсма тэгээ хувь заяаны гашуун эргүүлэг гэдэг Адар анирын дугаар байгаа. Тэрэн дээр маш дэлгэрэнгүй гарна. Динсма гэж энэ эмэгтэй талаар. Энэ эмэгтэйтэй яг Орос сурж явах үедээ танилцсан байгаа байхгүй. За тэгээд мөр дэндвийн ядам сүрэн бол одоо тэр хоёр маань хоорондоо эхлээд загтлаар харилцаж хагаад улмаар дотносоод гэр бүл болоод хөөхөн хүүтэй болсон. За тэр хүүн бол одоо нөгөө бидний яриад байгаа уулын зориг гоё юм байна тий. За тэгээд Монголд ирээд хурмаа хийсэн ч хүмүүс ярьдаг. Ямар ч гэсэн ирээд тэдний амьдрал нэг тийм одоо урт бүтэлтэй сайн байсангүй харамсалтай нь тэгээд хоёр тийш болсон байгаа. Өөр өөрсдийн мөрмөрөө хөөсөн гэсэн үг. Тэгэхээр чи эргээд эн чинь өөрөө 24 онд л үү дээ явж байгаа юм. Гүдүүрүү. Тэгэхээр чин 4 жил сураад ирэхээр 28 он гэж иргэж ирээд тэгээ ерөөхдөө салчиж байгаа байхгүй. За Динсма гэдэг энэ эмэгтэй талаар түүний хүүгийн талаар энэ дүрээд орхиж. За сургуулаа төгсөж ирээд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны сурталын хилцэн эрхлэгч. Дээрэс нь намын төв сургуулийн хичээлийн эрхлэгч. За аж ахуйн яамд хилцсийн дарга. Тэгээд шинжлэх ухааны хүрээлэнд эрхлэгч. Шинжлэх ухааны хүрээлэнд эрхлэгч. Тэгээд бид нар чинь сая Жамин гүнгийн талаар ярьлаа шүү дээ. 1921 он судар хүчийн хүрээлэн эхэлж байгаа. Тэгэхээр чин 32 он гэхэд бол шинжлэх ухааны хүрээлэн л гэдэг байж. Шинжлэх ухааны хүрээлэнд бол эрхлэгчээр ажиллаж байгаа. За бас 31 онд одоо шүүх явдлын яамны зохион заавлах хилцсийн эрхлэгч. Ингээд хийсэн ажлуудыг харахлаа заяа. За хувьсгал залуучуудын эвлэлийн төв хорооны сурталын одоо үзэл сурталын хилцсийн тий яаж үзэл сурталжуулах юм бэ гэдэг хилцсийн одоо эрхлэгч байгаа юм бүр. За дээрэс нь намын төв сургуулийн хичээлийн эрхлэгч байгаа юм. Аж ахуйн яамд хилцсийн дарга байгаа. Аж ахуйн яам гэдэг одоо ингээд шал ондоо салбар ороод ирж байна. Дээрээс нь шинжлэх ухааны хүрээлэн ороод ирж байна. Тэгээ шүүх явдлын яам орж байна. Тэгснээ прокурор орж байна. Тэгснээ төв театр орж байна. Юу гэдгийг ингээд тэгэд өөрөө уран зохиол бичгийн ном оролдог гэдэг. Ингээхлээр бүр ингээд тал руу тухайн үед бол одоо хөрвөж чадчихсан ийм залуу байгаа. Тийм. Мэдлэг боловсрол нь тулцсан хүн байна гэсэн үг л дээ. Жишээлбэл би таг хөгжимчин байлаа гэд миний боловсрол бага байх юм бол намайг тийшээ томилохгүй шүү дээ. За тийм. Миний чинь тулцсан учраас намайг тийшээ томилоход ямар ч асуудалгүй байхгүй. Эсвэл ямар нэгэн юмыг өдөртөн чиглүүлж чадаад байна. Үгүй харин тийм. Юунаас нь хамаарахгүйгээр те хөгжим байна уу, ном байна уу, шинжлэх ухаан байна уу, эсвэл одоо шүүх яам байна уу те ямар л газар очисон тэрийг ажиллаж чадаад байна гэсэн үг те. Тэгээд чинь суурь нь байгаа байхгүй. За тийм салбарт суурьтай хүн байгаа. Тэгээ яг тухайн үед яг боловсон хүчин гэсэндээ тааруул байсан баг. Гэхдээ л чадах ядгаараа энэ залуучууд маань 20 идэх наснда гэхэд л те энэ том албан тушаалуудыг эрхлээд тэр тал руугаа ингээд чиглүүлэх замыг нь тавих юмдээ оролцоод л явж ийж. За ингэж яагаад 1929 оны 1-р сарын 9-ний өдөр намын төв орооноос уран зохиолч нарын анхны бүлэгмийг албан ёсоор үүсгэн байгуулсан. За 29 он. Тэгээ яг тухайн үед бол үннийг л хэлэхэд байна шүү дээ. Тухайн үед бол манай зохиолчдоор дамжуулан одоо энэ үзэл сурталжуулах гэдэг юмыг бол маш сайн хийж байгаа. Түүний толгойд манай дашторж нацад орж байгаа хүртэл давхиж л яваа. Дээрээс нь мөрдийн төв ядам сүрэн гоотлоо орж л яваа. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг би нэг сүүлд нэг шүлгийг нь олж уншсан юм аа.
яасан хувьсгалын 5 хушуу маань алтан нарнаас илүү гэрэлтэн мэлтэн гэдэг ч болов яг ингээд нөгөө нэг энэ зүг рүү бүх нийтээрээ харах ёстой гэдэг зүйлийг цаанаас даалгавраар одоо зохиолчд маань гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгэл театр тоглож байгаа жүжигүүд дээр хүртэлтэй хувьсгалт зохиолын жүжигүүд оруулна, үзэл сурталтаа жүжигүүд хийн, үзэл сурталтаа өгүүлэг үргэлжлүүлсүүгийн зохиол бичин, дуу хөгжим гаргана, лоодсон юмудрыг үзэл сурталтай юмуудыг хийн. Энэ болгоныг манай зохиолчлоо дамжуулж хийдэг те. За тэгэхэд хуралд намын эмнэлгийн ажилтнуудаас гадна зохиолч, уран бүтээлчдийг оруулаад анхны зохиолчдыг одоо дурдж байгаа. Ер нь бол уран зохиолч нарын бүлэгмийг байгуулах гэдэг шүү дээ те. Тэгсэн чинь тэр үед Кутвиг төгссөн Дунгарын Чимэд Төв орооны суртлын хилцсэн буюу суртлын гиндэн гэдэг хүн намын төв орооны нарийн бичгийн дарга Бадрах. За энэ их орж ирдэг, зөндөө орж ирдэг. Ардын уран зохиолт нэр дэвтэмтэн Цэндийн Дамдын сүрэнгүй бас өвгөөдөө хэмээн одоо авгаалгаддаг Дамдын сүрэнгүй зохиолч Буян нэмэх алдар дуучин Магсар хурцын дугарж ав зохиолч Наваан Намжил за Цэнд сүрэн одоо төрийн шагналт зохиолч Бэмбэр Хинчин Даш Дэмбэрэл Шагдар нэрэн Эрдэмтэн Яа Цэвэл нөгөө бид нар нөгөө цэвлийн тойлбот гэж яриад байгаа шүү дээ. Тэр Яа Цэвэл гоо гэх мэтлэн ийм 16 хүн оролцсон юм байл тэр хуралд нь. Тэгээд энэхүү анхны бүлэгмийн 5 тэргүүлэгчийг сонгож байгаа байхгүй. Тэгэхээр чин Монголын одоо ер нь уран зохиолч нарын анхны бүлэгмийг байгуулад 5-ыг сонгосон чинь сон Буян нэмэхгүй. Тэгээд Цэндийн Дамдын сүрэнгүй. Тэр дугарж авгаа Бэмбэр Хинчингүй. Тэгээд Мөр Тэнтийн Ятамсүр. Тэгэхээр чинь бүр сор болсон 5 байгаа шүү дээ. Тэгэхээр чин 5-ын игнэн байна гэхээр энэ залуу яг харахгүй л онцгой байгаа байхгүй уран зохиол бичлэл талаасаа тий. За тэгээд зохиол бичвэрийн хувьд гэх юм бол 1930-аад оны үеэс эхлээд өөрөө уран зохиол шүлэг энэ бичиж эхэлсэн гэж судлаачид үздэг. За 29 онд байгуулагдсан хувьсгал зохиолчдын бүлэгмийн ууган гишүүн болж байна. Дээрээс нь Шинэ Монголын Ахмад зохиолчдын нэг, Шинэ Монголын Ахмад зохиолчдын нэг. Орчин үеийн Монголын уран зохиолын анхны туужуудыг бүтээсэн гэдэг. Орчин үеийн Монголын анхны туужуудыг энэ хүн бүтээсэн гэдэг. За Мөр Тэнтийн Ятамсүрэн зохиолдоо хуучин нийгмийн болох бүдүүлэг байдлаас ангижран салахыг урайлж тэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж ийм зохиолуудыг өөртөө шингээж бичдэг байсан. Улс олон нийтийн болон утга зохиолын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Монголын одоо соёл боловсролыг хөгжүүлж үндэсний сэхэтнүүдийг сургам боловсруулахад ихээхэн тусалж тийшээгээ чиглэж ажиллаж ирсэн. Нөгөө нэг боловсролны дээр юм сургууль мургуул хүртэл эрхлэж хийж байсан гэдэг байгаа шүү дээ. Тэр нь ийм учиртай. За тэгээ Ятамсүрэнгийн талаар бол тухайн үед Монгол улсын ардыг гэгэрх яамны сайдсан Бат Төмөр гэдэг хүн нэг юм уншиж байгаа. Тэн дээр юу гэсэн бэ гэхээр ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын 1-р орлогч бөгөөд улсын өрлөг жанжин Чавалсан гас гаргасан 149 тоо тушаал 9-оор улсын төв театрын даргад Намба улсын төв сургуулийн хичээлийн эрхлэгч, улс төрийн багш, манай улсын чадвартай зохиолч бөгөөд төв театрын ажлыг хөгжүүлэх явдалд анхаарал санаачлагыг гаргасаар ирсэн нөхөр Ятамсүрэнгийн биеийг томил суугаал гэсэн баг. Ингээд нөгөө нэг дөнгөж 30 хүрж байгаа тэр залуугийн чинь одоо Монгол улсын төв театрын даргаар тавьж байгаа байхгүй. За яг би одоо сүүлд одоо манай Дөөр үжийн Эрдмийн театрын даргаар Алтан хуйг гэж те балетчин маань байсан шүү дээ. За тэгээд сайн нэг юм төр мөрийн тэр юмнаас бол бас ингээ хөдөлгөөн орж ийн л доо. Зүгээр тэгээ харж байгаад бас л нөгөө нэг юм залуу боловсон хүчин өөрөө тэгээ дотроо нөгөө балетийн хүн учраас те одоо ядчил манай нөгөө гоё балетийн номерууд маань тэгээ тоглолтууд маань гоё болох байх гэж найдажсэн. Тэгээ сая сүүл солигчлаа. Тэрнтэй адилхан ерөн зүгээр юм маш залуу тэгээд олон талын одоо мэдлэгтэй, суурьтай, тэгээд манж, хятад, орос, тэгээд бүх хэлээр одоо ингэж ярилцаж инээ тэрийг чаддаг. Ийм мэрэгчлэлтнийг ямарчсан Чавалсангийн зүгээс өөрөө тушаал өгөөд төв театрын дараагаар тавьж ийж. За тэгээд түрүүний ярьжсэнаар одоо бүгд найрамдах Монгол ард улсын анхны улсын алдарт гавьяат уран зохиолчдыг 3 хүнийг нэрлэхэд одоо эхний 3 дотор багтаж нэрлэгдэжсэн ийм хүн баг. Харин тийм ээ. Тэр зохиолуудын устгацсан гэж бодохоор л ийм хүний анхны гавьяат гэж шүү дээ. Тэгмэд бид нэр одоо ингээд тэр мундаг домог зохиолчдыг мэддэг л дээ. Зохиолуудын ч юм уу наашаа бүрээд ирсэн. Тэд нар уншаад ямар гоё юм бэ? Одоо миний нутаг шүлгийг уншаал ингэж өгүүлсэн байна. Цаагаараа энэ далд утгатай энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тэгмэд энэ хүний зохиолуудыг уншихынсан гэдэг бодол бүр яалтчгүй ингэж орж ирдэг юм байна. За яг хуу манай сүүлд судлаачид нийлж хагаад одоо яг энэ Мөр Тэнтийн Ятамсүрэнгийн бичсэн зохиол нэтэр юмуудыг түүгээд энд тэнд байгаа хүмүүстэй нуугаад аваад үлдсэн ганц нэг зохиол. Тэгээд уршаага бас өөр Монголд айгүйх байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр хавьяас ингээд олж молоод нэгтгэж байгаа зүйлд яг одоо Мөр Тэнтийн Ятамсүрэнгийн зохиол бүтээлгээд
сүүлд чин 20 он тавьцаа байлгүй дээ бүр судалгааны ажил хийгдээ. Тэгээд яг тэрний бичсэн ном зохиол инээ тэр юм бүгднгийн сэргээгээд Монголын уран зохиолын дээдс гэдэг лөө тэрний хэдвэр бодлогод гаргаад нийтэлсэн байгаа шүү. Ер нь хайгаад болоод үзэх юм бол бүгд биш юм а гэхэд те ямар ч сан олдохын үед бол олдно. Тэгээд энэ зохиолын чин гадна зүгээр зохиол сайн байж болно. Гэхдээ шинжилгээний ажил хийгдэхээр яадаг вэ гэхээр тухайн үеийн нийгэм тэр дотор байгаад байдаг хөөхгүй зохиол дотор те. Тэгээд ямар байрлалаас яаж үтсэн бэ? Тэр хүн ямар үзэл санаатай хүн байсан бэ гэдгийг хүртэл таньж судалж олж болдог. Ийм гоё зүйл шүү дээ те. За үргэлжилсэн үг. Дээрээс нь жүжигийн зохиол. Нөгөө театрын дарга болж байгаа шүү дээ те. Театрын дарга болоод зүгээр байгаагүй. Театрын шинэ хуудас эрнийг нээсэн гэж яригддаг. Тухайн үед болохоор манай Бөмбөр ногоон театр байгаа шүү дээ. Бөмбөр ногоон театрт болохоор одоо Шараагуулын 3 хаан гэдэг ч юм уу те бидний мэдих нөгөө нэг хуучин жүжигүүд тавигдчихж байгаа. Тэг яг тэр үеэр чинь нөгөө Оросын мэрэгчлэтнүүд ирж байгаа л та. Тэгэн гол хит баруунжаад Европын дээр зохиол инээ тэр юмуудыг тавих гэж жүжиг тавих гээд үзнэ. Тэгэн гол Монголын ард түмэн хүлээж авч чадахгүй байна. За тэр дундаас нөгөө Ефремов гэдэг ч юм уу те тэр улсуудтай нийлж жагаад за юу нь яах вэ? Монгол үзэл санаатай яг энэ хөрсөн дээр буух жүжигүүний зохиолуудыг ингэж гоё шинээр бичиж гаргаж ирж тэр ард түмэнд хүрэх хэрэгтэй байна гэхэд энэ хүн үргэлжилсэн үг жүжигийн зохиолуудыг бичиж ирсэн баг. Монголын хувьсгалж уран зохиолчдын холбооны анхны гишүүдийн нэг өөрөө тэгээд яг энэ үргэлжилсэн үг жүжигийн зохиолыг бичиж ирсэн. 29-с 30 онд Тимэ гэдэг нэртэй. Дээрэс нь цоочтой хаалганы цаана. За дээрэс нь халахын баатар сүх зэрэг жүжиг одоо театрт байх үедээ өөрөө бичсэн байгаа театрын дарга байх үедээ. Тэгээд өөрөө бичээд одоо энэ театрт жинхэнэ одоо монголчууд маань өөрсдийн гэсэн ийм одоо ямар ч төрлийн үзэл санааны жүжигүүдийг бичиж болдгоо гэдэг юм их гарахад за тэр үед чинь нөгөө нэг Дашнивгийн Ичин хорлоогоо тий гэх мэтчлэн энэ хүмүүс ч манай театрт байгаа байхгүй. Эрдэнэт хааны оюун гэх мэтчлэн энэ хүмүүс. За тэгээ 35-аас 37 он яг театрт байхдаа энэ ажлуудыг хийсэн. За мөн дээрэс нь театрын хөгжил зогсон байдалд орсон байх үед нь яг юм үнийг эрс өөрчилсөн байна. Шинэ жүжигний зохиолууд оруулж ирж байна. Бүр шал ондоо уур амьсгалын юмуудыг хийж эхэлж байна. Нөгөө талаар ядамсран бол театрыг олон түмэнд сутчлах. Яагаад тэгэхээр нөгөө юу гэдгийг Европын нэг жүжиг оруулж ирээд тавиад хийх гэхээр ард түмэн тэрийг ойлгохгүй, үзэхгүй. За тэгвэл ямар учиртай юм бэ гэдгийг эхлээд өөрөө нийтлэл өгүүлэлэг юу гэдгийг те тиймэрхүү юмуд бичээд сонир хэвлээд хараадаг. Тэгэн гут нөгөө хүмүүс нь тэрийг үзчихэд иймэрхүү үйл явдалтай юм болдог. Ийм цаг үеийг илэрхийлж байгаа ийм юм биш үү? Тэр жүжиг өнөөдөр тоглогдож байгаа юм байна. Тэр ингэж байгаа юм байна гэдгийг энэ хүн өөрөө дахиад маркетинг хийгээд байна гэсэн үг хэвгүй баг л те. Тэгээд бас л давхар хүмүүсийг соён гэгэрүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө нэр хүндийг нь театрынхаа нэр хүндийг дээшлүүлэх, үзэгчид үзэж байгаа жүжигийнхаа утга учирыг ойлгодог болоход зориулсан өгүүлэл удаа дараа бичиж сонин сэтгүүлд гаргаж хэвлүүлэх. Одоо ихэнх нь төвөр зохиолд нь бас багтцсан байдаг. Ихэвчлэн жүжигчдийг сахилгажуулан, мэрэгшүүлэх, соёлжуулах тухайд тодорхой ажил зохион манай уран бүтээлчдийг эрс ингэж одоо чадваржуулсан, мэрэгшүүлсэн юмуд байдаг. Тэгээд энэ хүнийг байх үед чинь одоо нөгөө одоо Ив хамтын нийгэмлэгийн байгууллагын улс орнуудын хооронд театрын уралдаан болдог. Тэр уралдаанд чинь маргма театрынхан явдаг байх шүү. Тэгээд тэнд чинь өөрсдийнх нь жүжиг мүжиг тоглоод ингэ явдаг. Ямар ч сан театрын хувьд бол маш их юм эрс шинжилэлүүдийг уналтанд ороод байсан, зогсон байсан салбарыг бол ерөөсөө нэг ганц 2 жилийн хугацаанд л багж тань үнж. Тэгсэн хэрнээсээ л ингээд хөдөлгөөн хийсэн байдгийн байна. Дээрээс манай театрын музей гэж байгаа. Яг энэ саяны нэг хэлж штэ 36 оноос ахуулаад төв театрын үзэл суртлын хичээлүүд, суртлын хичээлүүд, улс төрийн хичээл гэдэг ч үлээ тийм хичээл ордгийн. Тэр үедээ л театрын байгууллагатай холбогдож ингэж явж байгаа. Тэр үедээ манай Дашнивгийн Ичин хорлоо гэж одоо 20 дугаар зууны маань маш үзэсгэлэнтэй эмэгтэй манай театрын урлагийн тайзан дээр гэрэлтсэн бүр хатан хаан байгаа шүү дээ, тэ. Энэ хүнтэй одоо хайр сэтгэлийн холбоотой болж эхэлж байгаа юм. За тэгээд хэдүүлээ яг одоо ч гэсэндээ YouTube дээр нөгөө гойлонгоо гэдэг дууг хаагаад үзэх юм бол тэр хэрвээ хуучин бичлэг хэдүүлээ олж харж чадах юм бол тэр дуу эхлэхэд Ичин хорлоогоо гойлонгоогоо дуулаач гэдэг нэг хоолой эрэгтэй хүний хоолой дуугардаг. Тэр хоолойг ядам сүрэнгөө хоолой гэж хүмүүс бас хэлээд идэг. Яаж юм ихлээр ингэж байгаа байхгүй юу? За бид нар ингээд театрынхаа тайзан дээр одоо тэр гойлонгоо ч гэдэм үү, гоож нанаа ч гэдэм үү, хуучны дуунуудаа дуулаад ээж болно. Энэ юусоо хойч үед маань өвлөгдөхийн тулд амнаас ам дамжих гэдэг. Тэгвэл Ичин хорлоо гэдэг энэ мундаг хүнийг дуулж байгаа тэр хэсгийг хэдүүлээ яаж авах? Энэ хүний хоолой чинь байнга тэрүүгээрээ байхгүй. Яаж авч үлдэхүүгэн өөрөө нөгөө кодд сурж байгаа штэ. Тэгж мэгсэн болохоор нөгөө нэг Ефремов гэдэг байгаа туслаж хүмүүстэйгээ харилцаж хагаад хоолой бичлэг гэж байх юм байна. Тэрий чинь гой хөгжмийг бичүүлээд хоолойг бичүүлээд ингээд бичлэг болгоод хальсан дээр аваад үлдэж болдгийм мэн гэдгийг ойлгонгуудлаа. Одоо театрынхаа архивуудыг ухаж хагаад тэндээс яг авч үлдэх ёстой ямар дуунууд байна. Тэр дуунуудаа сонгонгуудлаа. Эндээс нөгөө нэг төсөв мөнгөнэ дээр юм зохицуул шийдүүлэнгуудлаа. Тухайн үед байгаа дуучдыг аваад хоошоо очоод хойно тэр дуунуудыг бичүүлж байгаа.
За эдгээр нь манай улсын төв театрын музейд хадгалагдаж байгаа. Мөн дээрээс нь одоо манай Алтан сан хөмрөг гэдэг үндэсний олон нийтийн радио телевизийн Алтан сан хөмрөг гэсэндээ энэ байгаа. Радиогийн Алтан сан хөмрөг гэсэндээ энэ байгаа байхгүй. Энэ ажлуудыг хийгээ явцсан. Тэгэхэр чи яа харахгүй шинжлэл тэр зүйлсүүдийг хийгээ яваад байгаа хүн мөн байгаа ч тийм. За ийм хүн юм байгаа. За тэгээд дээрээс нь түүний амьдралд бас нэгэн зүйл орж ирэх нь яа харахгүй ингээд салбар болгонд ажиллаад мундаг хүчтэй ажиллаад те боловсон хүчин болоод ингээд эрс шинжлэлүүдийг хийгээ яваад байгаа. Энэ хүмүүс бол яа харахгүй тухайн үеийн Бүдүүрт Монголд улсын хаана бол хаана аваач ганц боловсон хүчин тэр хөдөлгөөрүүд нь мөн тэгээд ийм залуу ийм ирч хүчтэй залуучууд байгаад байна. За тэгээд тэгжсэн тухайн үедээ бол ачин хорлогоотой одоо ханилан суугаад ингэж байгаа. Тэгэнгүүт 1936 онд Бүгднайрамд Монгол ард улсын анхны өрлөг жанжин буюу маршал цолыг хүртсэн гэлэг доржийн Дэмэд гэж хүн байгаа. За энэ хүн бол одоо хууль завхруулахын эсрэг тэмцэж байгаа одоо цөөн зүтгэлтүүд юм нэг. Дээрэс нь дотоод явдлын яам ерөөсөө хууль ёсыг ноцтой зөрчиж байна, уландаа дэвсэж байна, тэ хил сэрэгт олон зуун хүнийг хэлмэгдүүлж байна. Манай бориадуудыг ингэж байна. Манай одоо лам хувиргуудын маань ингэж байна. Мал хууг нь одоо ингээд нэгдэлжүүлнэ, ингэн тэгнэ гэдэг нөгөө хөрөн мөнгийг нь хураагаад ард түмний маань ингэж туйлдуулж байна. Дээрэс нь ингэж хүмүүсийг хэлмэгдүүлээд байна гэж ард түмнийг тэр үйл явдлыг тэ тэрийг хийж байгаа хүмүүсийн ажил хэргийг шүүмжилдэг маш хүчтэй ийм одоо анхны маршал маань байгаа. Тэгээ энэ хүн бол одоо ингэж шүүмжилснээрээ ард түмнийгаа ингэж болохгүй нэ гэдгийг минь хамгаалснараа өмгөөлснөөрөө ард түмэнд бол маш их хүчтэй нэр хүндтэй болж эхэлж ирсэн. За Дэмэд маршалын хувьд бол 1937 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Зөвлөлбод улсын Кемерово мужидах төмөр замын тайга өртөөнд өөрийн одоо 4 хүнийхээ хамт тэр нь болохоор дивизийн сахирагч Жавдсан хорлоо гэж хүн байгаа. Дээрээс нь Зөвлөлбод улс суугаа Монгол улс элчин сайдын яамны нарийн бичгийн дараа Гомсрон гэж хүн байсан. Батлан хамгаалах яамны орчуулагч Доржиев ба түүний гэргий Дагдсмаа гэх энэ хүмүүстэйгээ хамт явж байгаад одоо тэр тайга өртөн дээр хорлогдоод нас ордог. 37 наснда. Бүр эд цогтой 37 наснда Монголын одоо ийм төрийн цэргийн том зүтгэлтэн маань тэнд учир битүүлгээр хорлогдоод нас орчдөг. Эхнэр навчааг нь бүр жирэмсэн байхад нь одоо хороосон гэдэг юм л явдал байгаа. Тэрийг би хойдолд нь ярина. Ер нь бол ингээд 4 хүний хамт явж байгаад өөртөө нэлээд 4 хүний хамт явж байгаад одоо хорлогдоод нас урдаг. Гэтэл энэ Дэмэд гэдэг хүн чинь болохоор мөр тэмтвийн ядам сүрэнг аль хэдийн хартсан. За тэгээ яасан гэхэлэр мэдлэг боловсралтай, шүлэг ном зохиодог, царай зүс сайтай. Дээрээс нь ирэмгийн юм байна, сүрхий юм байна, гүйлгээ ухаан сайтай юм байна, үг хэл яруу тод юм байна, ажил хэрэгт нэгт нямбаа ханддаг юм байна, нинж сэтгэлтэй юм байна. Тэгээд одоо Хятад, Орос, Манж, Монгол гэдэг юм уу те ийм хэлтэй юм байна гэж үзээд ядам сүрэнг манжуурт болох гээд байгаа. Ийм том хэлэлцээр болох гээд байна. Энэ хэлэлцээр бол Бүгднайрамд Монгол ард улсын ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал. Дээрээс нь Манжгаа улс, Япон гэдэг те энэ улсуудын одоо тэр хэл дээр зөрчилдөд байгаа энэ том зөрчлийг арилгах ийм чухал уулзалтанд орчуулагчаар ядам сүрэнг томилдог. За эндээс хавуулаад бүх юм эргэж байгаа. За тэгээд энэ зүйлийн талаар хамтран ажиллагч ярьчаад үргэлжлүүлээ хоёлаа. За тийм. За чанартай амьдрын өрөөтэй Мортон Residence өнөөдрийн дугаарыг ивентэтгэж байна. За ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн 58-аас 122 м квадрат 2-4 өрөө байрнуудыг санал болгож байгаа. Энэ бол ашиглалтанд 100% орсон байрнууд байгаа. За эдний нэг онцлог нь ус цэвэршүүлэх системийг нэгдсэнд хотхныхоо хэмжээнд суйрлуулсан байж байгаа. За зайсангийн ус хэцүү гэж ярьдаг. За тэгвэл Мортон дээр бол усны асуудал байхгүй байна. За тактийг 100% тооцоогүйг нь ингэ тийм байна. Барилгын стандартаар тактийн 30%-ийг тооцож мөнгө авах хэрэгтэй байна. Тийм. Тэгсэн чи эднийх 100% тооцоогүй гэхээр хэдгэлээ 20-45 сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. Нэг айл дээр. Нэг айлаас. Хөө. Тэг чи баг зарим нэг хотхнууд бол нэг өрөө байрны мөнгө байгаа шүү дээ. Тэгээ одоо 200 байр гэж бодхолоор чинь 20 саяар бодъё л тий. Тий. 4 тэрбум гараа явчихна баг тэгж байна тий. Ер нь бол ийм хэмжээний эрсдлийг яагаад хүлээгээд байгаа гэхээр ерөөсөө л энэ автон холбоотой. Энэ одоо FS construction гэдэг байгаа шүү дээ тий. Энэ construction-ыг чинь аав нь өөрөө яг гардаж хийж явсан. Өнөөдрийн хүртэл аавынхаа нэрээр энэ хүү явдаг гэдэг байгаа байхгүй юу? Хүүн болохоор одоо ингээд хүүн аваад FS construction-ыг очно олон жил хийж ин л гэр бүлийнхээ хамтар. Тэгэхэд ингээл энэ тэнд очиод одоо ингээд уулзалт муулт хийгээд явахаар тэрний хүү юу гэд тэр тухайн тэр хүмүүс нь мэддэг. Тэгэхээр чи аав нь хүртэл өөрөө салбартаа яг энийг авч явах та тий. Нэг юм нэр хүндээ тий хариуцсан зүйлээ гэдэг юм айгуугаа яваад болсон. Тэгээд аавын маань үеэс анханасаа энэ юу гэдгийг те тактны юг тооцдгүй байсан юм а. Бусд нь одоо яаж явах нь хамаа байхгүй. Бид нар яаж эсэлтгүүлэх нь хамаа байхгүй. Бид нэр анханасаа юм байсан. Энэ эрсдлээ одоо хүртэл таасаар л байгаа гэж байгаа юм. Тэгээ нэр хүндээ хадгалах хэрэгтэй. Тэр гоё нэг юм нэр хүндтэй зүйл байгаа ч те.
За дээж өрөх талбайтай энэ надад их хөвгөлтэй бас гоё санагддаг юм. Яг л хэрэгцээ шүү дээ те. Хүн ямар хэрэгцээ байна? Яг түүнийг нь өгч чадж байгаа гэдэг чинь тэр нэг хэрэглэгчтэй бодож байгаа компани шинж байдаг. Тэг өчүүхэн зүйлээс ч харагддаг. За нийт 375 айлд 430 автозогсоолтой гэж за эднийхийг магтах юм бол одоо зөндөө юм байж байгаа. За хамгийн гоё нь лифт орц гарцсан хэсэг нь 1 хоног буюу шатаар дээшээ доошо буух ямар ч шаардлагагүй. За тэгэхээр хүүхдэд төрсэн ээжүүд за тусгай хэрэгцээтэй хүмүүс маань хараагүй иргэдэн аж гэдэг юм уу тийм эдгээр хүмүүстэй зориулсан юм гоё шийдлийг одоо хийж өгсөн байгаа. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанх байна эдний одоо хотхон байрладаг. За тэнцэн бас загварын байр нь байж байгаа. Тэнд очиод ямархуу зохион байгуулалттай байрын ямар барилгын материал ашигласан гэх мэт бүх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За борлуулалтын албаны дугаар нь 76 тэгтэг 67. За баярлалаа. За баярлалаа. За манжуурын хилэлцээр одоо түүхэнд үлдсэн гарч ирнэ яаж хайсан гараад ирнэ те. Манжуурын баг хурал гэж хайсан гэсэн гараад ирнэ. Энэ зөвхөн бүгд найрамд Монгол ард улстай холбоотой зүйл биш. Энэ Япон улсын түүхэн дээрч байгаа манжгоо гэдэг тэр зүйлийг те бас ингээд Японы засгийн газар чинь дэмжиж босгож байгаа шүү дээ те. Манжгоо улсын газар нутгийг хийж байгаа. Тэгээ манжгоо улсын түүхгээд хайх юм бол энэ дээрсэн гарч ирдэг. Тэгээ энэ хилцээрт бас нөлөөлөхийг хүсэж байгаа Зөвлөлбот улсын одоо тагнуулын болон бүгд найрамд Монгол ард улсад суугаа элчин сайдын үүрэг гүйцэтгэжтэй тэр хүний Зөвлөлбот улс руу илгээж байгаа мэдээнд дундж байгаа. Бээжин Зөвлөлбот улсын хоорондын харилцаан дээр хүртэл энэ зүйлэн талаар гарч ирдэг. Манжуурын хилцээр бол тухайн үеийн бүр маш чухал хилэлцээр энэ рүү бүх одоо эргэн тойронд байгаа нөлөө бүх их ашиг орох орнууд бүгд анхаарлаа хандуулж байгаа. Аль болох та нар зөвхөн тэнд болж байгаа тэр асуудлыг яар. Бусдаар ийм асуудлыг ярьж болохгүй гэд. Тэгээд тэр асуудлын талаар ингээд яригдах болонгуутал шууд хойноос нь татаад ч юм уу те. Тагнуул магнуул эргэн тойронд маш их байдаг. Тэдний одоо очичоод манай Монгол талаас очсон мэрэгчлэнүүдийг одоо юу гэдгийг очиод суугаад хилцээд орох болно шүү дээ те. Тэгэнгუут өөр юм тухтай зочд буудал байрлуулахыг хүсдэг. Тэр нь хүртэл чанга төхөөрөмжөөр бүтэн томлогдсон, урдаас бэлтгэсэн байр байдаг. Гэтэл манай Монголын одоо энэ төлөөлөгчд тэнд нь буухгүй галт тэргэндээ хичнээн өдрийг хичнээн сарыг үзэж те 4 удаагийн том одоо тийм уулзалт хилцээр болоод гэхдээ бас үр дүнд хүрээгүйгээр дуустдаг. Үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан нь хин нэгэн тэрийг үр дүнд хүрэхгүй байхыг бас хүсээд байгаа учраас те бас зөндөө юм болдог. За манжуурын хилцээний талаар бас товчхон өгүүлье. За энийг би өгүүлэх гэдэг юм биш. Би энийг хаанаас авч ярьж байгаа юм гэхээр Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын ахлах судлаач На Батуулт гэж юм байгаа. Дээрэс нь Баттогтох гэдэг шинжилгээ ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнгийн одоо мэрэгчлэлтэн байгаа. За энэ хүмүүс хамтраад манжуурын хилэлцээрийн өдөр тутмын тэмдэглэл гэж 1935-аас 1936 онд бичигдсэн номыг эмхтгэн гаргасан юм байна. Энэ болохоор энэ өдөр тутмын тэмдэглэл гэдэг нь болохоор Монгол бичгээрээ бичсэн. Бүр маш ойлгомжтой. Үнэхээр одоо юу гэдгийг бичгийн хүн бичсэн гэж. Гэхдээ тэр нэр нь гарч ирдгүү л дээ. Яг сүүлийн хідэн уулзалтуудынхаа өдөр тутмын тайлан дээр болохоор тэр бичсэн хүнийх нэр нь гарч ирдэг. Бусдаар бол энэ эхний 3 уулзалт муулзалт юм эдэн дээр яг хэн бичигдсэн нь мэддэггүй. Гэхдээ Монгол бичгээр маш гаргацтай, утга найрлагын хувьд төгс үнэхээр бичгийн хүн тэмдэглэсэн байна гэмээр ийм тэмдэглэл байдаг. Одоо тэгэхээр Монгол бичиг уншиж удаа хүн болгон тэрийг уншихад юу гэж ойлгохгүй өнгөрөхгүй. Бүх юм нь асуудалгүй маш гоё доод бичсэн байдаг. Үнэхээр бичгийн хүн бичсэн гэж. За тэгэхээр Японы засгийн эрхэнд гарсан цэргийн эрхтнүүд шүү дээ, тэ. Аз твд онцгой эрхтэй байхыг хүсвэл Монгол манжуурт хяналтаа тогтоох нь эхний алхам гэх үзэл санаатаагаар уялдан Кавантууны айрам гэж нэрлэгддэг. 1931 онд Манжуурыг эзлэн авсан. За тэгээ 1932 оны 3 дугаар сард Манжгоогийн засгийн газрыг байгуулсан. 1932 оны 3 дугаар сар. За тэгээд Монгол улстай 700 км газар шууд хиллэх болсон байна. Тэгэхээр Манжгоог болохоор одоо Хятадын зүүн хойгийг Японы Квантууны айрам эзэлж аваад тэндээ улам ингээ хуурай газрын хүчийг нэмэгдүүлж байгаа. За тэгэхээр эргээр тэнд одоо Манжгоо гэдэг засгийн газрыг байгуулад улс зарлж байгаа шүү гэдгээ зарлж чинь тий. Тэгэхээр чи нөгөө нэг улс чинь болохоор Хятадын газар нутаг өвөр Монголын газар нутагтай ч гэдэг юм уу тий ингээ хилж байгаа хэлбэр биш. Манжгоо гэдэг улсын хилтэй бүгд найрамд Монгол улсын зүүн талын хил чинь ингээд шууд залгаа хилж байгаа байхгүй. Тэгээд 700 гаруй км газраар. За тэгэхээр 1932-оос 1937 онуудад Манжуурт байрлах Квантууны айрмын бие бүрэлдэхүүн 5 дахин нэмэгдсэн. Анх 31 онд тэнд ингээд Квантууны айрам байрлаж байгаа шүү дээ, тий. Тэрнээс хойш 7 жилийн 6 жилийн хугацаанд ихэд 5 дахин нэмэгдэж байгаа байхгүй. Тэгээ бүр 38 он гэхэд шүү дээ, тий. Цэргийн алба хаах хугацааг сунгасаар байгаад яг тийм айрмын бүрэлдэхүүний тоо өсөж исэн. Байнгын айрамтай болж байгаа гэсэн үг байхгүй. Айрмын бие бүрэлдэхүүний тоо өсөөд яг тэр анх ирснээсээ бүр 50% өссөн. Дээрэс нь цэргийн онгоцны тоо 3 дахин нэмэгдсэн. Их бууны тоо 4 дахин, за танкны тоо 10 дахин нэмэгдсэн. Эднэр
манай дэлхийн түүхэндх агаарын замын хамгийн их одоо нис хүчин оролцсон дайн гэж нэрлэгддэг халах голын дайнд тулалдж байгаа юм аа тий. Тэгэхээр чи ингээд зүгээр нэг 39 оны халах голын дайн дээр Японоос тий цэрэг арми авчиршууд байлцсан хэлбэр биш. 31 оноос 39 он гэдэг чинь 8 жилийн хугацаанд тасралтгүй тэнд хүчээ нэмэгдүүлж, цэргийнхаа тоог нэмж, бие бүрэлдэхүүнийхээ тоог нэмж, тэгээд зэвсэг нөдрийн юмудыг нэмжсэн ийм юмны тулдаан халах голын дайнд болж байгаа тий. За тэгэхээр Япон манжийн цэрэг 1935 онд бүгд найрамдах Монгол ард улсын хилээс дотгош 2 км зайд байдаг халахын сүмд халтсан байгаа юм. За ингэснээр Монгол манжийн хилийн бодлон гарцсан. 35 онд халтсан. Тэгэхээр Сэцэн хаан аймгийн Харьяа Бөөр нуурын зүүн талд халахын гол цутгадаг цутгал дээр байдаг энэ халахын сүм гэж байсан тий. Тэгэхээр энэ сүмийг Япончууд болохоор халахын сүм энэ болохоор баргын нутаг буюу нөгөө манж гоогийн харьяанд орчиж байгаа учраас бид нар энэ цэргээ байршуулах нь зөвөө гэдэг. Гэтэл эргүүлээд энэ болохоор энэ өрөөсөө манай Бөөр нуурын Сэцэн хаан аймгийн Харьяа Бөөр нуурын зүүн тал халах гол цутгадаг цутгал дээр байдаг. Угаасаа л анханасаа халахын сүм байсан гэдэг. За ингээд манж гоо одоо тэр Японы каунтоны армийн дэмжлэгтэй манж гоо гэдэг улс болон бүгд найрамдах Монгол ард улс хоёрын хооронд хилийн зөрчил үүсэж байгаа. Энэ газар нутаг Монголын газар нутггүй Манжгоогийн гэдэг байгаа тэр газар нутггүй гэдэг тэр. За тэгээд үүний маргааныг те шийдвэрлэх зорилготой тэр хилэлцээрийг хийхээр болж байгаа. Тэр хилэлцээрд Япон, Манжгоо, бүгд найрамдах Монгол ард улсын 3 тал оролцох ёстой гэж байгаа. За тэгээд энд болохоор манай Монголын талчин энэ том хүчинтэй те одоо юу гэдгийг тичнээн мянган одоо байнгын айрамтай тийм сүсгтэй ийм юмтай асуудал эгүүцээд эхэллээ. За тэгвэл одоо энтэй хийх хилэлцээрд хэнийг явуулах вэ гэвэл хамгийн шилдэгүүдэл явуулна шүү. Тэр дипломатын албаны хамгийн шилдэг хүмүүсөө л явуулна. Тэд чинь очиж байгаа хүн чинь Монгол улсыг төлөөж очиж байгаа. Цаашдын хувь заяаг тэр 2 км доторх газар нутгийг өгөхгүй юу? Дээрээс нь магадгүй энд тулгаралт дайн болох уу болохгүй юу гэдгийг шийдэх гэж явж байгаа дипломат ч явж байгаа. За тэрнийг бол одоо гончхийн самбууга ахалдаг. Одоо хувь заяаны ямар эргүүлгээр юм мэдэхгүй. Гончхийн самбууга мөр дэндвийн ядам сүрэнгийн анхны гэргийг идэж байгаа тийм. Дэнсмаагойтой тухайн үед ханилцсан байгаа. Гончхийн самбууга. За тэгээд ядам сүрэнгааг болохоор одоо дэмэд жанжигны хувьд болохоор тийм. За энэ хүн бол Орос хэл, Манж хэл, Хятад хэл те энэ талдаа сайн. Тэгээд хэл бичгийн хувьд сайн. Тэгээд бас л сувь боловсрол нэтэр юм бол одоо балингийн сэрэнд орж байгаа те гаргаж ирсэн энэ бэлдсэн ийм хүн байгаад байна. За тэгэхээр энэ хүн бол зайшгүй байх ёстой гэд дэмэд жанжин мөр дэндвийн ядам сүрэнг тэр одоо нэг юм уулзалтанд явах хүмүүсийн бүрэлдэхүүнд оруулж байгаа байхгүй. За дээрэс нь тагнуулын ерхий газрын 2 ажилтан давхар орж байгаа. Энэ хүмүүс яаж байгаа гэхээр энэ хилцэлд явж байгаа тусгай хүмүүсийн аюулгүй байдлыг хангана. Мөн дээрээс нь нэг тагнуултай холбоотой үйл ажиллагааны тэр юмуудыг байнга тасдаж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл ингэдэг юм байна л да нөгөө уулзалтанд оролцож байгаа хүмүүсийн хоорондоо ярилцж байгаа тэр зүйлийг Японд л мэдэгдэж болохгүй. Тэр үед бүгд найрамдах Монгол ард улс чинь Японтой байлдах гэдэг юм байна гэдэг ийм үг хаанаас ч юм гарч ирээд нөгөө нэг Япон талд ч юм уу Манжгоо талд хүрчих юм бол нөгөө хэдийн авах арга хэмжээ нь өөр болоод эхэлнэ. За энэ чинь маш чухал бүр ингээд үнэхээр чухал юм. Тэгэл ямар сандаа 2 тагнуулын ажилтан маань ороод тэднийхээ аюулгүй байдлын тэр юм уу. Бүр сүулдэ ингэж ш нөгөө байрлуулах гэдэг буудлаа шүү дээ. Тэрийг нь аль хэдийн тэр нөгөө сонс төхөөрөмжөөр ингээд бэлтцсэн. Тийшээгээ байрлах гэд оронгуутлаа нөгөө 2 тагнуулын ажилтан маань нөгөө мэдтсэн. Тэгээ энд дуу хураагаар чагнах төхөөрөмжтэй юм барилга байна гэдгийг шууд та нар ингээд чагнах төхөөрөмжтэй байранд оруулах гэдэг нэг гэх юм бол шууд аль аль тал нь эвгүй байдалд орчин. Тэгин гол мдээгүй дүр хэсгэл бид нөгөө тухтай байдаг юм аа бид нөгөө галт тэргэндээ барилчаа гэдэг. Бүр ингээд Монголын нутгаар явахгүй бүр ингээд хоошоо гараад зөвлөлбот усын нутгаар явж байгаад хойноос нь галт тэргээр орж мортогч илүү бүр манжуурт хийх гэдэг хэлцэр шүү дээ. Тэгээд галт тэргээр явсаргаа манжуурт нь галт тэргээр очдөг. Ийм ажлуудыг хүртэл хийж яваа. Энэ маш чухал тийм уулзалт хэлэлцээр юм байна. За тэгээд энэ чөлөөлөгч одоо нөгөө нэг төлөөлөгчдийг гэж нэг хамгаалж яваа гэдэг юм бол дотоодын хамгаалах газар буюу одоогийн тагнуулгын байгууллагын төлөөлөгч дог сүрэн чимэд дорж гэж энэ 2 хүн хамт явсан гэж байгаа. Тэгээд төлөөлөгчд хуралд оролцож байгаа үед хүмүүсийн аюулгүй байдал, альбан бичиг, мэдээ, материалын нууцлал зэргийг хариуцаас гадна тэнд байгаа Япончуудын бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагыг судлах тагнуулын давхар үүрэгт ажиллаж байгаа. Аль аль нь л яг тийм үүрэгт ажиллаж байгаа шүү дээ. За тэгээд энэ бодолыг зохицуулах талаар Манжуур өртөөнд Монгол Манжгоо улсын талаас 1935-аас 1936 оны хооронд 4 удаагийн хурал хийгдсэн гэдэг. За хэлэлцээр Манжуур өртөө буюу одоогийн Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод болсон. Анхны хэлэлцээр болохоор 1935 оны эхээр 3 сар үргэлжилсэн гэдэг. Төлөөлөгчд ирээд тухайн жилийнхэн 10 дугаар сард дахин буцаж явсан. Одоо тэгэхээр 3 сард очичоод
Анх очичоод 3 сар үргэлжлээд эргэж ирээ дахиад байжгаад эндээ бас асуудлуудаа ярьж инээ тэр зөвлөдөж жагаад тэгээд 10 сар дахиад хэлэлцээрд ингээд явж байгаа. За ингээд 36 хонд бүр 3 удаа хэлэлцээр хийгдсэн гэж байгаа. Энэ хэлэлцээр чинь нэг очоо болчихдог юм байна л да. Нэг очохдоо 2-3 сар үргэлжилдэг. За тэгээд Монгол улсын төлөөлөгчдийн тэргүүнээр цэргийн яамны дэд сайд Гончгийн самбууга. Тэгээд гишүүдэр гэх юм бол Монгол ардны хувьсгал цэргийн 2 дугаар корпусын дарга Гомж авын дамб, нарийн бичгийн даргаар Жамингийн дог сүрэн, комендатор цэргийн явдлын яамны ажилтан Чимгийн жагван, шуудан зөөгч дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрндоогийн чимэд дорж, за тэгээд самбуугаан хувийн нарийн бичгийн даргаар болохоор Жанлавын лувсан дэндв, хятад хэлний орчуулагч рахаа үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, Орос хэлний орчуулагч гэдэг агаар тий мөр дэндийн ядам сүрэн. За тэгээд Шипр утасны орчуулагч гээд дээрээс нь жолооч гээд нийтдээ 13 хүний бүрэлдэхүүнтэй энэ хэлэлцээрүүдэд ажилласан байх. За тэгээд 1936 оны тэмдэглэлийг одоо саяны нөгөө одоо манай тагнуул ерхий газрын тэр хүмүүсээс судлаад ингээд үзсэн чинь уран яруу үг хэллэгтэй хэл бичгийн өндөр боловсралтай хүн энэ тэмдэглэлүүдийг өдөр тутмын тэмдэглэлийг бичиж авч үлдсэн харагддаг. За нэг бол ингэж байгаа. Маршал Чавалсангийн бие төлөөлөгч байсан. Бидний өмнөх нэвтрүүлгээр хийсэн Жамин гүн биш үү те судар бичиг хүрээлэнгийн одоо анхны дарга ардыг гэрэлх юмны сайд байгаа. Жамин гүнгийн хүү дог сүрэн гэдэг энэ хүн. Энэ хүн яг энэ тэмдэглэлүүдийг бичсэн байж магадгүй. Боловсролын хувьд харахаар те бичгийн хүн байх гэдэг энэ хүн бичсэн байж харагдгүй гэдэг. Нөгөө талдаа тэгвэл энэ чинь нөгөө мөр дэндвийн ядам сүрэнгээ энэ тэмдэглэлийг бас хөтэлсэн байж болох юм байна. Ягаад тэгэхээр тэр үед ингэж хэмжээний тэмдэглэл хийгээд авч явах бичгийн боловсролтой хүн бол тэр нөгөө энэ хоёр хүн л байгаа даа байхгүй. Тэгээ одоо судлаачид энэ хоёрын нэг нь бичсэн байж магадгүй гэж үзээд идэг. За тэгэхээр 4 удаагийн хэлэлцээрт ороод сүүлчийн хэлэлцээр нь буюу 1937 оны 7 дугаар сарын 22-нд эхэлсэн хэлэлцээр байгаа. 22-нд эндээс хөдөлсөн ч гэдэг үлээ. За тэгээ бас энэ хэлэлцээр мөн амжилтгүй болж байгаа. 3 удаагийн хэлэлцээр амжилтгүй болсон, 4 удаагийн хэлэлцээр амжилтгүй болчихж байгаа. За тэгээд Бүгд найрамд Монгол Ард улсын төлөөлөгчдийг буцаанд дуудсан. За буцаанд дуудаж байгааг бол Бүгд найрамд Монгол Ард улс бас хийгээд байгаа юм биш юм бэл. Тэгэхээр нөгөө нэг оролцоотой нөгөө нэг Монгол улсад суугаа тэр элчин сайдын яамны тэр нөхрөл одоо хүчээр ингэж дуудуулаад байгаа. Ерөөсөө тэр халахын сүмийнхээ асуудлыг та нар ярь энэ хэлэлцээрийн дагуу. Тэр хоёр улсын хоорондын харилцаа, Манжгоо Монгол хоёрын хоорондын харилцааг ерөөсөө ярихгүй гэдэг. Тэг яагаад ч мэдэхгүй. Тэр талаар ярих болохоор л буцаад дуучаад байдаг. Тэгэхээр тэнд дунд болж байгаа хэлэлцээрийг тэр нөгөө нэг элчин сайдад чинь мэдээд байгаа ч тийм. За ийм байгаад байгаа. За тэгээ буцаага дуудсан. Энэ хэлцээр амжилтгүй болдог. Энэ хэлцээр ер нь бол ингээд гацаанд ороод энэ тэр эрх ашгууд тий авч чадахгүй нэгэд бүр ингээд дуудаад байгаа. За тэгсэн чинь яг тэр нөгөө нэг 37 оны 7 дугаар сард явсан тэр хэлцээр амжилтгүй болж байгаа ингээд 9 сард эргүүлээд дуудаж байгаа байхгүй. 9 сард эргүүлээд дуудсан. Тэр үед мөр дэндийн ядам сурангай эчин хорлоогоотой танилцсан байгаа шүү дээ тий. Энэ хоёр бол тухайн үеийн сор болсон залуучууд. Эчин хорлоогоо ямар үзэсгэлэнтэй эмгтэй гэж бодож байна. Мөр дэндийн ядам сурангай гэсэн дээр боловсрол, хэл мэдлэг, эрэмгий байдал, тэр гүйлгээ ухаан залуучууд дундаас үнэхээр л бас сор болж ингэж цоройж байгаа юм залуу. За энэ хоёрын хайр дурлал ингээд сайхан яг ингээд буцалж явах үед нь тэр нөхөр нөгөө явхлаарэ те олон сараар хэлцээрт явцдаг. Тэгээ эргээд ирэх болонгуутал нь одоо хаана ирдгийг тэндээс нь машинаар тосч авах гэж үздэг Ичин орлогоо. Тэгээ нөгөө тухайн үе Ичин орлогоо чинь Төв театрт ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ Төв театрт нь одоо юу гэдгийг нэг л машин байдаг. Театрын орлогч даргадаг машин байдаг. Тэр машиныг гуйдаг. Манай нөхөр ирэхээр болсон та ингээ машинаа өгөөд хамт яваад тасалцаад өгөөч төхүү гэдэг. Яг ийм байдлаар 3 удаагийн хэлцээрт явахад нь яг л тэг тосч ирсэн. За тэгээ 4 дахь удаагийн хэлцээр болж байгаа. Хэлцээрээс буцаж ирж гэнэ гэдэг мэдээ ирчихэж байгаа тийм. Тэгин гутал нөгөө Ичин хорлоогоо маань нөхрөө ирж яваа гэж догтлоод аргагүй 7 сард яв 9 сард очиж 2 сарнаар ирж байгаа байхгүй. Тэгээд тосож авах унаа ирж хаагаад театрынхаа орлоготойг энэ цэрэнд оч гэдэг хүн дөр очиж машиныг гуйж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо юу гэдгийг за тэгьяа мэгяал гэдэг тухай удаад мэддэг ийм л харилцаад байгаа юм чи тэгьяа мэгэл гэсэн баг. Тэгсэн чинь дотоод явдлын яамнаас дотор утсаар нь утас зохиод сая Ичин хорлоо юу гэсэн гэж байгаа. Тэгэхээр нөхөр нь ирж байгаа гинэ машин дээр гуйх ингэж байна гэдгсэн чинь машина түнд өгөхгүй байхыг анхааруулад утсаа тавьчихсан баг. За ингээд нөгөө цэрэнд оч гэдэг хүн чинь бол энэ тухай хожим нөөрөө өгүүлсэн байдаг л хожим нөөр ярьсан байдаг. Тэгээ тухайн үед бол одоо гайх чинь те тэгээ машин өгж болохгүй байна л гэсэн. Яагаад машиныг өгүүлэхгүй байна вэ гэхээр яг сүүлчийн удаа буюу те 1937 оны 7 дугаар сарын 22-нд Манжуур руу яваад эргэж ирэх буюу 1937 оны 9 дугаар сарын 10-ны шөнө эргэж ирж явах замд нь яг тэр хэлцээд олж ирсэн бүх хүмүүсийг баривчилдаг. За тэгээд энэ Монголоос явсан энэ Манжуур хэлцээд оролцсон тэр төлөөлөгчдийг бүгднгийн замд нь барьчлаа.
Тэгсэн юунаас цаана нөгөө нэг манж гоог төлөөлөөд бас ингээд хэлцээд очиж хүмүүс шүү дээ, тэ. Тэрийг нь бас Японы талаас бүгд ингээд барьцсан. За тэгэхээр хаана ямар нэгэн тохироо юм уу ямар нэгэн юм болчих мэдэхгүй. Ямар ч гэсэн энэ хоёр хоорондоо өвчтөй болох гээд өчнөө олон удаа үзлээ болохгүй байгаад идэг. Тэгээд хэлцээд орсон хүмүүсээс нь гарсан шийдвэр гэдэг юм яригдсан юмыг мэддэхгүй л гарахгүй юм гэсэн юм уу. Эндээс гарсан хүмүүс чинь Японы талд барьж аваад эндээс гарсан хүмүүс нь гэсэндээ ингээд Монголд бариад авлаа. За тэгээ улс төрийн хэрэгээр баригдсан ядам сүрэн уг хэрэг одоо ядам сүрэнг одоо хэрэг тулгаж байгаа юм. За тэгээд хэрэг тулгахдаа яах вэ гэхээр 9 дугаар сарын 10-наас хойш хорж жогоод 10 дугаар сарын 21-нд шүүх хурлыг зарлаж байгаа. За тэгээд нөгөө хайрлан дурлалцчихсэн тэр нөгөө нэг Монгол төмний соён гэгэрэл те бүх юм хийжсэн бөмбөр ногооны тайзан дээр нь хоёр бандан бэлддэг шүү дээ те. Ингэж бэлдэж хагаад за тэн дээр шүүх хурлыг явуулдаг. Яг энэ жишээ зөвлөлт бод бас болсон байдаг те. Тэгээ нөгөө нэг махны машиныг эхлүүлэхдээ яг л тэр хилмигдүүлэлтийг эхлүүлэхдээ ард түмэнд ойлгуулахдаа үзэл сурталыг хүргэхийн тулд те радиогоор бүтэн дамжуулдаг. Шүүх хурлыг радиогоор дамжуулсан түүх одоо бас л цөөхөндөө саяхан л бид нар шүүх хурлын танхимдаа камер тавиад гэдэг юм уу тэрийг нийтэд ил гаргахгүй гэдэг юм ягдаж эхэлж байгаа. Гэтэл яг тэр нөгөө хилмигдүүлэлтийг ингэж их хэмжээгээр хийхин тулд эхнийхийг нь хийхдээ маш сүртэд уйлантай хийж байгаа. Тэгээд үзэгчд оруулж байгаа шүүх хурлыг. Тэр нь болохоор нөгөө намын үзэл суртлын те угаагдсан тийм сонгогдсон хүмүүсийг үзэгчээр суулгаж байгаа. За дээрэс нь радиогоор ард түмэнд бүтэн хүргэж байгаа. Яг энийг болохоор зөвлөлт бод улсад яг үрдэн бас ингээд театрын тайзан дээр хийжсэн тийм шүүх хурл байдаг. Тэрнгээрээ дамжуулж хилмигдүүлэлтийг эхлүүлж байгаа. Тэрнтэй адилхан Монголд яг энэ шүүх хурлыг радиогоор дамжуулаад бөмбөр ногооныхын тайзан дээр энэ 14 хүнд хэрэг тулгаад шүүх хурлыг явуулахар болж байгаа. За ингээд ер нь бол 9 дугаар сарын 10-ны шөнө баривчлаа. Тэр орой чинь бас л тэрний чинь өмнө нөгөө Загоров гэдэг 115 хүний нэртэй тэр нөгөө нэг баривчлах тушаал те одоо дотоод хэвлэлийн яамд ирдэг штэ. За тэрний дагуу хүмүүсийг баривчилж байгаа. Тэгээд манай цэргийн зүтгэлтнүүдээс бүгднгийн чагсаалын хувцастайгаа одоо юунд яамд ирээ гэж дуудаад тэр бас баривчилдаг. За ингээд маш том баривчилгаа эхэлсэн. За тус шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр нөгөө гончгийн самбууга гэдэг байгаа тий. Самбуу, Дарзав, Очирбат, Яндаг, Малж, Ядам сүрэн, Өлзий, Өлзий очир, Бат төмөр, Жамин жав, Дэндв, Жигжид, Шагдар, Лам жав нарын цэргийн болон төр нийгмийн зүтгэлтэн 14 хүнийг оролцуулаад монголчуудыг монголчуудаар нь тий одоо өөрсдийг нь бариулж байгаа. За тэгээд юу гэж ялж байгаа гэхээр Пам Монгол үзэл буюу тий Японы дэмжлэгтэйгээр одоо нэгдсэн Монгол улсыг байгуулах гэж ирсэн. Дээрээс нь манай эх орондоо ирж чадаагүй 11 дугаар сарын 26-ны өдөр буудуулдаг гиндэн ерөнхий сайд. Дээрээс нь саяны яриад байгаа тэр нөгөө хоошоо яваад замдаа илмэгдчихэж байгаас те тэр Дэмэд гэдэг байгаа жанжны толгоолсон Японы тагнуул хувьсгалын эсэргүү байгууллагын идэвхтэй гишүүн гэж хэл сэлгийг тулгаад 14 хүнийх нь 12-ыг нь зэвсэг агсаж цэргээр харгалзуулаад машин тачаад яг тэр 10 сарын одоо нөгөө 21 гэдэг үлээ те яг тэр өдрөө шүүх хурал нь боллоо дууслаа шууд цаазаар авах юм боллоо шууд хоошоо сонгийн хайрхан дүүргийн сонгийн хайрхан уулын зүүн хойд аманд аваачаад 24 цагт нь буудаж ялыг гүйцэтгсэн баг. За тэгээ тэр дунд бид нар 33хан настай бие боловсруулсан эрдэм номтой юу номтой сурж мэдсэн үү мэдсэн өөрийнхөө биеийг зассан гэрээ зассан төрөө засаж нам улсын хариуцлагатай ажил хийж албан тушаал хашиж уран зохиолын ажил чимтэн сууж өгүүлэл шүлэг дуу тэмдэглэл шүүмж үчиж цог зайл авьяас бэлгээ гайхуулж явсан гал дүл шиг 33 настай мөр дэндвийн ядам сүрэн гэдэг энэ эрхмийга бид нар тэнд алдсан. За тэгээд түүнийг бол одоо нөгөө түрүүний хэлдгээр те битсэн ном зохиол энэ юмуудын түүний араас бүгднийг устгаж байгаа юм. За тэгээд энэ тэнд сонин хэвлэлээр гаргасан байсан бичлэг бичвэл одоо өгүүлэг юу байдгийг те яриа бүх юмыг нь бас хайчлан авч устгасан байдаг. Ингээд түүнийг бол одоо Монголын уран зохиол болон Монголын төр нийгэм, Монголын театрын түүхээс арчих гад үзээд байгаа. За ном бичих нь бол дүүрч заяа. Одоо Ичин хорлоогоотой ханилж байгаа үедээ Германаас гэдэг үлүүдэ нэг юм гоё их шигт хайрцаг гэдэг. Манайхан энэ зүйлийг бас Монголын театрын музейн Алтан сан хөмөргөөс ирээд үзэх боломжтой. Яг бодитоор байдаг. Их шигт хайрцаг буюу одоо миний одоо бодож байгаагаар хөгжимд хайрцаг юм шиг байна. Тэгэхээр хайрлан дуулалцж байх үедээ ядам сүрүнга ямарсан түүнийг тэр их шигт хайрцгийг одоо хайрт Ичин хорлоодоо авч бэлгэлж ийсэн тийм гоё юм баггүй. Тэгээ тэр их шигт хайрцаг манай Монголын театрын музейд байдаг. Бас л сүүлд энэ фэйсбүүкээр айгүй гоё пост н ороод яваад байсан. Тэр үнэн шүү. Үнэхээр байдаг. За тэгэхээр ном бичгийг нь устгасан. За дүүрч. Тэр нөгөө сонин хэвлэлд өгсөн юм дүүрч те. За магадгүй ингээл одоо түнтэй холбоотой юу ч байдیں۔ Ингээд түүрч хэлмэгдүүлэлт ингээд эхэлчихэж байгаа шүү дээ. Эхнэрийг нь ямар ч ажиллаас нь алдаг. За эхнэрийг нь бүр халаад өнгөрч байгаа нь мах бүр дээдийн заяа.
Тэгэхээр Гончгийн самбуугач нь болохоор түүний ядам сурангаан анхны гэргийгээд байгаа Дэнсмаагуудаа хандалсан байсан шүү дээ, тийм. Гэтэл Дэнсмаагааг дөнгөж одоо нөгөө төрөөд хэдхэн сартаа байх үед нь Японы тагнуул эсэргүүний ихнэр гээд баривчилдаг. За тэгээд нөгөө Дэмэд гоо шүү дээ, тийм. Дэмэд жанжин гэдэг байгаа. Дэмэд жанжны гэргий чинь жирэмсэн байгаа. Жирэмсэн багт нь эсэргүүний ихнэргээ баривчилж байгаа. Тэгээд тухайн үеийн одоо яг энэ эхний 14 дээр дурддаад байгаа. Тэгээд тэр нөгөө Японы тагнуул эсэргүүг эндэн дэмдийн хэрэгтэй холбогдуулаад байгаа хүмүүсийн ихнэрүүдийг баривчлаад авчиж байгаа. За тэгээд Маршал Дэмэдийн гэргий баривчлагддаг үедээ 6 сартаа жирэмсэн байсан гэж байгаа. За тэгээд түүнд бол одоо буудан алах ял оноогоод тэг гүйцэлдүүлэх жах үед нь одоо Дэмэд жанжны гэргий бол байц би үсээ янзлаадах гэж үсээ янзлаад үсээ самнаад гэдэг тийм. Үсээ самнаад тэгээ буугдуулсан байдаг. Ингээд ерөөсөө тухайн хүмүүсийг ч байхгүй болгож ийн тухайн одоо юу гэдгийг тэр хүчин гэдэг юм уу те тэр хүчийг байхгүй болгож ийн гэргийг нь байхгүй болгож ийн бичсэн ярьсан юмнуудыг ингээд устгаж ийн байхгүй болгож ийн ингэж юм. За тэгээ тухайн үед бол эчин орлогоо ажилласаа халагдаад гэтээ чойволсон гоотой их олон уулзаж их олон удаа гуйж те их олон удаа чи миний нөхрийг инглээд иглээ гэж одоо ингэсэн гэдэг амун ярианууд зөндөө байдаг л та. За ингээд ямар ч сан тэр хэлмэгдүүлэлт эхлээд маш олон мянган аав ээж ах дүүсээ хүмүүс маань алдаж байгаа. Энэ бол манай Монголын түүхийн маш харамсмаар бүр хар түүхийн зүйлээ. За тэгсэн чинь 1962 оны 2 дугаар сарын 13 гэдэг өдөр байна л та. Бодвол одоо цагаан сард өгчээсэн байсан бол та. 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн тэрэгдэх улс төрийн хэлс хэрэг цагаатах ажлыг эрхлэх комиссоос эчин хорлоогоо дуудсан баг. Яваад очлоо. Энд нь олон хүмүүсийг дуудсан байлээ л те. Олон эмэгтэйчүүдэд дуудсан байлээ. Яваадсан. Тэгсэн чинь баяр ёслолын байдалтайгаар гэж байгаа. Хурлын эндэр дээр урин гаргаж ирээд 1962 оны 2 дугаар сарын 13-ны 80 дугаар тогтоолоор хайр тань ядам сүрэнг нь цагаатгсан буюу түүнийг хэлс хэрэгт холбогдуулсан байжээ. Тэрээр гин буруугүй байжээ гэдгийг нь одоо хэлээд тэгээд цагаатгсан тушаалыг нь ичин хорлоогоод гардуулсан баг. Тэгснээ одоо хүмүүс алга ташаад баяр хүргэсэн баг. Тэгсэн чинь ичин хорлоогоо тэрийг барьцахсож жагаад тэнд нөгөө нэг юу гэдэг юм бэ? Ичин хорлоогоо болохоор тухайн үед нөхрийг нь эсэргүүн гэдэг ингээд бодод хороодсон тий. Тэгэн гут ичин хорлоогоо хинээс амийг нэх юм. Тэр хайралд орж исэн залууга юу гэх юм те. Тэгээд улс орн нь юу гэдгийг тэр зэгтээ бүгд найрамд Монгол Ард улс энэ хүмүүс эсэргүү урвагчаа гэдэг хахад тэрэнд итгэсэн байгаа байхгүй чи орлогоо. Тэгээд тэр хүртэл одоо яг тэр өдрийг хүртэл 27 жилийн хугацаанд те нөхрийгөө гэдэг юм уу тэр ханилж явсан залууга урвагч эх орныхоо эсэргүүн Японы тагнуул байсан л гэж бодож явсан. Тэгсэн чинь тэгэхэд яг тэгж бодож явсан хүнд нөхөр чинь буруугүй байсан юм байна гэж цагаатгал үүсгэж байгаа. Яг тэр үед одоо ичин хорлоогоо юу гэдэг юм бэ те би тэгээд юунд итгэж явсан юм бэ гэд яг тэр үед нулимс нь асгарсан гэдэг байхгүй. Яг тэр үед л ингээд задарсан. За тэгээд нөхөр нь буруугүй байжээ гэдгийг одоо те цагаатгсан бичгийг 62 онд 25 жин дараа өгсөн. Тэгээд тэгэхэд ичин хорлоогоо ингэсэн юм байна. Та нар надад энийг яах гэж өгч байгаа юм бэ? Би нөхрийгөө өдий болтол эх орноосоо урвсан гэж өөрийгөө хууч ирсэн. Одоо би өөрийгөө юугаар хуурах юм бэ? Гэд тэнд уйлсан гэдэг. За тэр үед болохоор яг энэ 62-ны 2 сарын 13-ны 80 дугаар тогтоолоор цагаатгаж байгаа мэдээллийг маш олон хүмүүсийн бас дурдтал дээр гарч ирдэг юм аа. Тэр үед болгон дээр нь би бас танилцуулаад явах болно. Ямар ч байсан мөрдийн дэмий ядам сүрэн гэж бид нэр ийм сор болсон залууг тэр үед одоо ингээд байхгүй болгоцсон юм байна. Гимгүү байсан юм байна гэж цагаатгаж байгаа шүү дээ. Тий. Тэнгүүт алга ташиж гэнэ гэж шүү дээ. Тэгээ тэр яг одоо түүний оронд байсан бол ямар муухай тийм зэвүү хөрмээр тавлаад байгаа юм уу яагаад байгаа. Тэгээ би одоо өөрийгөө өнгөрсөн 25 жилийн хугацаанд 27 жилийн хугацаанд тий үнэхээр л буруутай учраас Монгол улс маань тий тэр хүмүүсийг шийтгсэн гэж бодож ирсэн. Өнөөдөр та надад ингэж өгдөг нь яаж байгаа? Одоо би өөрийгөө юугаар хуурах юм? Энэ зөвхөн тэр ичин хорлоогоо үг биш байхгүй. Тэр чигтээ Монголын ард түмний үг байна. Тийм шүү дээ.
Яаж байгаа та нар те гимгүү байсан өчнөн олон лам хувраг юу гэдгийг одоо феодал гэж нэрлээд манай алтан уургийн ноёд тайж одоо ямар сандаа нацад орж байгаач хүртэл те хогтайж гэд ямар их шахаж авчиж боломжуудыг нь алж гэр бүлийг нээтрийн юм хараандаа байлгаж ингэлээ тэр буйны мөхгөг яалаа ингээд маш олон хүмүүсийн амьдралаар тэр жигтэн бүр нэг үеийг тэр жигтэн ингэж ачиж хайчаад өнөөдөр буруугүй байсан юм байна гэж сууж байгаа чинь одоо би юунд итгэх юм бэ гэдэг чи яа харахгүй манай бүр монголчуудын хэлэх үг байхгүй. Тэгээ сүүлд яг одоо яг энэ зурган дээр гарч байгаа хүн болохоор яг нөгөө нэг түрүүний яриад байгаа Дэнсмогоо тэг мөр дөндөн ядам сурангаа хоёроос үлдсэн хүү. Ядам сурангаа болон эчин орлогоо нар ханил суугаад үнэхээр нөгөө нэг юм үр хөвгтэй болох хугацаач хөрхий байгаагүй юм бэлээ. Боломжч байгаагүй юм уу. Тэгээд ямар ч гэсэн дээр хүн болохоор одоо уулын зориг Монголын анхны уулын мастер шүү дээ хүн. Тэгээ энэ хүн сүүлд одоо энэ дотоод хөвдлийн яам ч гэдэг юм уу эсвэл одоо тухайн үед ямар хүмүүс байсан бол гэж хайж явсаар гад нэг хүнийг олоод уулзсан баг. Тэгээ олж уулзаад тэр хүнээсээ гуйсаар агаад одоо бол хэрэг явдалтай ингээд намжсан шүү дээ. Та надад аавын маань хаанд буудулсан юм заагаад өгч гэгээд яг тэр газар хүн очсон баг. Тэр нөгөө нэг Дэнсмагон дугаар дээр гардаг штэ. Яг тэр нөгөө хин хүүхдэд төрүүлчихэд хүн хитгэн сартаа багт гадаа үлдээд тэгээ нөгөө нэг гончгийн самбуугаа ихнэр гээд те ингээд одоо хоригдсон байх үед тэр нөгөө нэг дотоод явдлын яам амнаас хүүхд ч өнгөрцөө хоёр хүүхд ч хоёулаа машин нослоор өнгөрчдөө одоо чи хэрэгээ хүлээ та нөхөрч угаасаа юм байсан тийм байсан гэж бас ингээд шахдаг те тэгээд гисэн чинь нөгөө охин гадаа нь дүүгээ авч үлдээ те тэр хоёр жоох хүүхд ямар ч ээжигээ гарч 90 эртэл тисэд байж идэг штэ. Тэгээд Арднаа 6 гэж манай циркийн урлагийг мань үндэслэгч энэ мундаг хүн өстой тийм жинхэнэ эр хүн гэдгийг харуулдаг те. Тэгэж энэ хүмүүсийг бас гарын ганцхан хөлийн дөрөв төрүүлсэн байдаг ч. За баярлалаа Ганашаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosaгийн Moncondi брэнд болон чанартай амьдрын ураатай FS Construction-ийн Morton Residence ивэнтэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стөлгөний од манд радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.